Сайн мэцгааны сонсогчдоо манай давтагдшгүй подкастын 31-р дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн дугаарт Намжа, Соко, Хипи, Жура дөрөв маань хөтлөн явуулах болно. За эхлээд захиагийнхаа талаар манай энэ удаагийн дугаар бол залхуу ээж хүчгүй аав гэсэн нэртэй подкаст байгаа. Тэгтээ захиагаа сонссны дараа энэ ингээд авцалтаагүй нэр биш үү гэсэн мэдрэмжтэй бас сэтгэл төрж магадгүй. Гэхдээ бидний ярианы дараа яагаад энэ нэрийг өгсөний дараа подкастын төгсгөлд тайлбарлах болно. За эхлээд хэдүүлээ захиагаа сонсцгоё. Сайн байна уу? Юуны өмнө захиа хүлээж авах болсон танай хамт олонд маш их баярлалаа. Би энэ тухай өөрийнхөө сэтгэл зовж байгаа асуудлын талаар найзуудтай хэлэхээр манай найзууд нэг их тоохгүй. Одоо гэр бүлийнхэндээ хэлэх үү, хинт хэлэх үгээ мэдгүйсэн болохоор энэ хүү захиаг та нарт илгээж байна. За би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр бит хоёр оюутан байхдаа танилцаад тэгээд 3 хүүхдийн хамт амьдардаг. Би бол төрийн албаагч, манай нөхөр барилгын салбарт ажилладаг. Бит хоёр байрны лизингтэй. Тэгээд сүүлийн үед би яг корона гарснаас хойш ч юм уу яг эзэнэс гэдгийг сайн мэдэхгүй байна. Би маш их сэтгэл готрол орсон байгаа л да. Найзуудтай энэ талаар хэлэхээр инээдэг, ямар сони юм дээр готортын гэдэг. Хөртөө хэлэхээр манай нөхөр яг үгүй энэ төр зүрийн асуудлаа ингээд иргэд зүгээр болно гэж хэлдэг л дээ. Гэхдээ сүүлийн үед бүр энэ сэтгэл готрол маань бүр бит ингээд нөлөөлөд миний бие хүртэл амар хүндрээд ажиллаа ихч ч гэсэн амар хэцүү болсон. Яг юунаас эхэлсэн бэ гэх юм бол энэ бол нэгэсэндээ Facebook-тэй холбоотой. Би ингээд анх оюутан байгаа төгсөнгуудаа энэ ажилд өөрийнхөө одоогийн ажилд орсон. Одоо хүртэл би нэг ч ажиллаа салж үзээгүй. Тэгээд англи хэлний талаар би бас мэдлэг байхгүй. Тэгээд Facebook руу орохоор манай найзууд хамт олнууд ингээд харахаар өөрийнхөө хөгжүүл англи хэл ингээд сур гэл тиймэрхүү пост айгүй хүншдэг. Дээрээс нь ингээд нэг газараа найзууд 10 жилийн найзуудтай уулзахаар одоо ингээд чи нөгөө газараа л ажиллаж байна уу? Одоо хүртэл тэр газараа ажиллаад одоо хуучны социализмын үе биш дээ чи ажиллаа солиоч гэлдэг. Яг үндэ миний ажил ингээд нэг өндөр цалин авдгүйч гэсэн бихэндээ 3 хүүхд төрүүлэхэд минь ингээд эргээл ажлын байр маань бэлэн байсан. Ингээд ажилдаа ороод хүүхдэд төрүүл амралт аваад эргээд ороход гэсэн бэлэн байсан болохоор би энэ ажилтаасаа ер нь ингээд гарах дургүй байсан л та. Тэгээ сүүлийн үед ингээд бодоод тахаар би нэрээ ажиллаа салах хэрэгтэй юм уу? Нэр би өөрийгөө хөгжүүлэхгүй юу хийгээд байна гэсэн бодол маш ихээр төрөөд сүүлдээ тэрнээс амар их стресстэй бараг 2 жилийн өмнөөс ахаа би корона гарахын өмнө бас өглөө болгон би одоо эрт бас англи хэл сурах гэж шийдсэн. Тэгээд өглөө ингээд босоод гэхдээ ингээд надад 3 хүүхдээ өглөө цэцэрлэг сургуульд нь явуулна. Орой тэгэл тэднийхээ хувц цамрыг бэлдэн. Шөнөн тэгэл ажлынхаа зарим нэг юмыг би хийдэг тайлмайлангаа хийгээл унтан тэгээ амар ачаалттай байдаг хэрнээл ингээд бусад хүмүүсийг харахаар одоо Facebook руу орохоор ч юм ингээд хүмүүс наад ачаалт чинь юу ч биш ингээд өөрийнхөө тухтай байдлыг хэвд ингээд өөрийгөө хөгжүүл амжилтанд хүргээл тийм юм хараад би бүр амар готрал би нэр яагаад амжилтанд хүрээг өнгийн амьдралтай байгаа юм болоо гэж бодоод тэгсэр нэг хичээх хэрэг өглөөд амар хятардаг. Манай 3 хүүхд өглөө 3 хүүхдийнхээ цайг нь уулгана орой орж ирэнгууд нэмэн бэлдэн ах самбтан сайн бас тэгэл хүүхдүүдийнхээ хувц цундрыг бэлдээл хүүхдүүдээ бас нар салхинд гарахгүй болвол ханаад том хурчин гэж бодно. Тэгэл манай нөхөр бас маш их ажилтай. Ах самбтан сайнгүй ажилтай. Тэгээ бид өөрийн орлого яг үндэ бас амьдралаа хүрэлцэхгүй лизингээс гараад илүү гардаггүй болохоор нөхөр өөр ажил алтуурны ажил бас хажуугаар нь хийдэг л дээ амралтын өдрөөр. Тийм болохоор нөхөртөө ингээл над цаг гараа уурлаад байж чадахгүй бас айгүйх ядардаг манай нөхөр. Тэгэл тэгсэн ирнэ ингээ хүмүүсийн зураг мургийг харахаар айгүйх гадуур зугаалал гоё амьдрал нэг л гоё юм шиг санагдаад ихэндээ ингээл амар атаархал тэрнэдэм байсан сүулдэ ингээд тэр намайг баг багаар ингээд дотроос ингээд идэж байгаа юм шиг амар хэцүү. Тэгээ одоо ингээд бодохоор би өөрийгөө уг амар завгүй амьдрдаг гэж боддог боловч ингээд бусад хүмүүсийг харахаар өглөөс босож фитнес хийд, йог хийдэг, эрүүл хооллолдог. Тэгэхэд би ингээд хажууд амар арчаагүй залхуу байгаа юм шиг санагдаад сүулдэ ингээд ажиллаач ихээс дургуй үрэл миний би бүр амар сул юунд ч юм ингээд гониглаад бүр уйлмар тийм санагдаад байгаа. Тэгээд нэг удаа найзуудтай уулзж хахад энийг хэлсэн чинь ямар тэнийг юм бодд юм бэ гэж олсон. Төртөө хэлэхээр за ингээд дойлонгийнхан лизинг арай гаг болоод би гаг мөнгө болдог болчихвол гаг болно. Жохон тэсэрээ гэж манай нөхөр тэгдэгтэй. Тэгээд тэгэрийг мэдж байгаа хэрнээ юусаа яахаа мэдэхгүй. Би яг өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй залхуу байгаадаа бүр ингээд өөртөө гутраад ах юм. Яах вэ би одоо? Сэтгэгдлийн сонсохоос өмнө асуумаар байгаа 2 зүйл. Энэ захианаас би 2 зүйлийг ажигласан л да. Эхлээд нэгдүгээрт нь энэ Facebook-тэй холбоотой, сошиал медиатай холбоотой хүмүүсийн одоо хүмүүст ирж байгаа дарамт. Хоёрдугаарт одоо бас нийгмээс ирж байгаа ээж аавууд одоо ямар нэгэн байдлаар өөрийгөө хөгжүүлэх эсвэл ингээ завгүй амьдрах хэрэгтэй гэсэн нийгмийн дарамт хоёулаа л нийгэмтэй холбоотой боловч одоо энэ нь бас нөгөө нэг эхнээ зааж байгаарай. Эхнийх нь юу юм бэ нэ? Одоо өөрийгөө бусдтай харьцуулах мэдрэмж юм байна. Энэ юу нь бол бас сошиал медиатай холбоотой л да. Өөрийгөө бусдтай харьцуулах мэдрэмж, хоёрдугаарт нь заавал амжилтанд хүрэх хэрэгтэй гэсэн нийгмийн дарамт гэсэн ийм 2 том сэдв энэ захианаас ажиглагдсан л да. Тэгээ та гураас асуумаар байгаа эхний асуулт бол өөрийгөө хэн нэгэнтэй өмнө харьцуулж байсан уу? Эхний асуулт. Хоёр дахь нь
болвол сошиал медиагаас бод сэтгэлээр унжсэн тохиолдол та гуравт байна уу? За намжаагаас эхлээд хариулт авъя. Оо яна шууд амар хурдан урд яваад байна. Амар шууд ингээд дуусах цаг шиг цаг нь шуурганд ингээд хөгдөж байгаа шиг гээс эхэлсэн үү. За жоохон амьсгаа аваад сайн хариулж болно. За яг Facebook тийм ер нь юу гэдэг би ингээд заримдаа хаяа гинт заяа Facebook-ээ хаачдаг байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор яад ингээд тэгэхээр ямар нэг юм үр дүн гарах га тэрэнд ингээд төлөрмөр байгаа үедээ ингээд Facebook-ээ хаачдаг. Тэгэхгүй бол хүн чинь нэг юм зуршил болсон Facebook руу ороод тэгэл оронгууд чи тийшээгээ ороод янз бүрийн мүцээр агаал хамаг цаг өнгөрцөн мэдэн штэ. Тийм учраас Facebook яхаа ингээд яг хүмүүстэй communication тогтооход айгүй чухал юм байр суурьтай зүйл боловч айгүй их цаг үрдэг гэсэн утгаараа яадаг. Нэг хайхтар тийм Facebook-ийг юу яагаад гэдэг штэ. Яг Facebook-ээс гадна ер нь бол ийм сошиал медиагаас болж ер нь сэтгэлээр унжсэн. Ямар нэгэн заавал энд нь одоо жишээтэй холбоотой биш гэж болно л да. Ямар нэгэн сэтгэл санаагаар ингээ унжсэн тийм тохиолдол байгаа юу? Сошиал медиагаас болоод нөлөөнөөс болоод амар тулгамдуулаа шууд өмнө бэлдэг гэж асуусан уу? Төрүүлж хариулмаар байгаа төрүүлж хариулж байгаа шүү. За би хариулъя. Миний бодлоор нөгөө сошиал медиаг нэг тийм чухал үздэг хүн биш байхгүй юу? Өөрөө ч тийм амар идэвхтэй биш. Тийм учраас нэг тийм сэтгэл санаар унжсэн юу бол байхгүй. Байхгүй мана овсоо. Овсоо юм байна гэж. За байгаагаараа би ярьчих юм уу? За би анх бид хоёр ярьсан шүү дээ. Тэгээд нөгөө захаагаа сонгон шалгаруулаад ийм загтлэрлээ, ийм загтлэрлээ. Тэр дундаас энэ загтлыг сонгоход ингэж надаа яг бүр өөрийг харж байгаа юм шиг болсон байхгүй юу? Бараг би бичсэн миний өмнөөс нэг бичээд явуулсан юм шиг. Тэгээд ингээд энэ дээр яг хоо надад айгүй ойр оголохоор шууд дараад орчлоо. Тэгээд атаархах одоо нэг юм байдаг шүү дээ тий. Надад илүү нэг хин нэгэнд харьцуулахаас илүү яг нь бол атаарх сэтгэл амар төрж исэн. Гэтэ энэ харьцуулаад байна уу атаархаад байна уу гэдэг би одоохондоо сайн мэдэхгүй л байна л та. Тэгэхээр надад ингээд юу ачсан. Манай зөх ингээд зүүн пэсээр ингээд стори оруулаад амар гоё би хаата тий адилхан л хүүхдтэй адилхан гэрэлтэй тэгэл ингээд бас удирдах албан тушаалны дээрээс нь ингээд юу аадаг ингээд үзэхээр стори зураг мөр оруулах би энэ яаж амьдраад байгаа вэ? Би яаж амьдраад байгаа вэ? Тэгэж бодохгүй амар юу яасан дөхөө тэгээ бүр ингээд бүр аим сэтгэлээр унаад эм зас орохоор барыг застай зүг юм оруулах бараа орохоор буруутай зүг юм оруулах тэгэл фэйсбુક орохоор хүмүүс гоё застан дундаа амар гоё зураг мөргө авахлаа гэсэн юуны байгаа зэрэг гэл. Үнэхээр энэ Facebook болон сошиал ертөнц айгүй их нөлөөлдөг. Надад л айгүй нөлөөсөн. Тэгээд магадгүй би сүүлдээ бододсон өөр өөртөө ярьж байгаа байхгүй соко чи яагаад ингэж амар юм байна гэдэг. Үнэхээр энэ атаархаад байна уу? Нэг бол харьцуулаад байна. Би харьцуулаад байна гэж өөрийгөө бодоагүй сүүлд нь би чи амар атаархгүй юм байна. Чи амар атаархгүй болохоор ч атааргаад байгаа байдаг бодож исэн. Тэгээд яг энэ дээр ингэж бодоход цагтлын эзэн шиг ингээд айгүй залхууд байгаад айгүй хэцүү байна гэсэн. Надад ч яг үнэхээр ингээд нэг сая ингээд ковидаар өвдөд ковидын дараа ингээд би ингээд маань нэг найзаа бас 10 жилийн өглөө болгон 5 цагт ингээд босоо стори идэг. Тэгээ ном уншиж байгаа. Тэгээ яг энэ өөрийн гэсэн нэг гоё өрөөндөө ертөнцийн болгоцсон. Тэрэн дээр ингээд номоо уншиж байгаа, тэмдэглээ бичиж байгаа. Тэгээ стори дандаа оруулдаг. Энэ хүнээс би суралцмаар байна шүү дээ. Тэгээ суралцаад өглөө 5 цагт босё гэдээ өөртөө зорилго тавьбаа. Тэгсэн нэг ковидын дараа нэг би өвдсөн болохоор үнэхээр чаддгүй юм байна үн чинь нэг юу агаад. Ерөөсөө би 5 цагт үндэ босч чадаагүй. Тэгээ би оюутан байхдаа бол уг 5 цагт босоод идэгээс ирнэ. Одоо л ерөөсөө чадахгүй. Тэнгүүтээ дараа нь за бэлий 6 цаг болголоо. 6 цаг болгоод 6 цаг болгосон чинь чүвэдэ босч эхлэв. Тэгээ яг юу ихэ мэдэхгүй байгаа байхгүй нөгөө босчоод нөгөө юу ихэ яах юм. Ингээд ирэхэд ерөөсөө энэ бол ингээ бодсон. Тэгэл за чадахгүй мань ингээл унтарсан байгаа. Тэгээд ингээд тэрэндээ амар эргээ гутарсан. Энэ хүн чадаадах чинь би чадахгүй байхад яагаад ингээд адилхан ингээд хийх юм хийж чад. Тэгэл хамгийн сүүлд за би ковидоор өвдсөн. Тэгээд ковидоор өвдсөн нэг хэсэгтээ бие харьлаа даа гэл тэгэл өөртөө зөв өгөөл хайсан байхгүй юу. Тэг яг энэ юу шиг энэ цагтлын эзэн шиг ингээд залхуудаа гутарч ясаа айгүй их байна. Тэгээд яалчгүй сошиал ертөнц амар нөлөөлөд байдаг. Тэгээд хаахгүй ихээр чадахгүй. Тэргээр нэг ингээд орхичих ихээр бас нэг стрессээ тайлах юм хэрэгтэй байгаа байхгүй нэг юм сонсож харж үзчихэж тий. Юм байна. Яг юм оруулсан. Жораагийн хувьд бас яг юм. За миний хувьд үнэн амар чухал царай гаргасан юм чинь. Яг сошиал медиагаас ол сэтгэлээр унжсэн тохиол
Жураад ямар тохиолдол юм. Миний хувьд болохоор юм байгаа. Дараа нь нөө хөтлөгч хипиг маань за энийгээ яаж даван туулж байгаа вэ гэж асуух байх гэж одоо дүгнэлтээ хэлгүүгээр ерөнхийдөө унжсэн унж байгаагүй хэлчихье. Миний хувьд болохоор өөргөө амар голдог төрлийн юм баггүй юу. Ингээл баг байгаагаасаа доошлуулж идэг дандаа. Тийм болохоор би мэдээж сошиалоос одоо нэг тийм одоо өөргөө голох мэдрэмж бол авч ийсэн тийм хөөн гэдэг хүлээн зөвшөөрье. Тавчгаа хэлэхэд бол дүгнэлтийн дараа нь ингээд харьцуулах тийм харьцуулах гэхээр холбоотойгоор сэтгэлээ хэмжсэн гэсэн үг юу? Тийм харьцуулалттай холбоотой гэсэн шүү дээ. Яг бол өөргөө их голдог болохоор ёо би ийм чадах байж яагаад би ийм биш байгаа юм болч гэдэг юм уу те. Тиймэрхүү байн голж явдаг юм болохоор тиймэрхүү мэдрэмж авдаг байсан. Тэгээ загтлын эзэнтэй холбоотой манай хоёр байгаа юм биш үү? Аха. Ер нь бол би болохоор яг сошиал медиагаас сэтгэлээр зөндөө унжсэн. Гэхдээ энэ нь бол харьцуулалт яг байсан байна. Гэхдээ илүүтэйгээр нөгөө нийгмийн эмзэг сэдвтэй янз бүрийн ингээд эмзэглэл, хараалтай бухимддаг ингээд тиймэрхүү мэдээлэлээс бол амар их мэдээлэлээс болоод ингээд стресстэй тийм сэтгэлээр унжсан байхгүй. Тэгэхээр энэ загтлыг сонгосон шалтгаан ч гэсэн бидний амьдрал аль хэдийн ингээд сошиал медиатай амар холбоотой болцсон байна. Энэ бидний одоо ментал сэтгэл зүйн эрүүл мэндэд ч гэсэн амар нөлөөлдөг болсон байна. Тэгээ би энэ талаар бас нэг холбогдолтой судалгаа уншижсэн чинь бид нэр угаасаа ингээ бусдтай өөрийгөө харьцуулдаг юм байл да хүн ер нь. Тэгээд өмнө нь бидний амьдарч байсан нийгэм болох юм бол бид нэр анги дотроо хин нэгэнтэй ингээ харьцуулжсан. Одоо ангийнхаа за энтэй одоо сурлагаараа арай миний дээр юм уу доороо. Тэгэхээр би энээс илүү тэрүүгээр илүү гарчин ч юм уу ингээд анги дотроо ингээ сурлагаараа эсвэл хувцалтаараа ч юм уу өрсөлддөг одоо тий дотроо харьцуулж боддог байсан юм байна. Тэгсэн чинь тэр нь ингээд явсаар агаад одоогийн төвшөнд ингээд бид нар хитрхи том одоо далай шиг юм нэг мэдээллийн урсгал руу орсон. Тэр бидний харьцуулалт угаасаа хүнд байдаг чанар гэтэл сошиал медиа гэдэг чинь ингээд амар олон харьцуулах боломжгүй мэдээж хүн болгон ялгаатай амар өөр байгаа штэ. Тэр олон далаараа орчгоор хүн ингээд төөрөлдөөд тэрнээсээ болоод өөрийгөө хитрхи том хүнтэй ч юм уу те ингээд харьцуулаад тэрнээсээ бол амар сэтгэлээр унаад бүр амиа хорсон тохиолдлууд хүртэл байдаг юм байна. Сүүлийн жилүүдэд тэгэхээр гарч байгаа юм байна. Тэгээ зарим талаараа харьцуулт нь бол яг хөө тэр хүн шиг ингээ хичээхэн зөв. Тэгтээ хитрхи ингээд заавал тэр хүний замаар явсгүй гэдгээ бид нэр одоо мэдтгүү гэх юм уу. Тэгээ тэр судалгаан дээр юу гэж ингээд дүгнэлт нь гаргасан бэ гэхээр амжилттай яваа юм уу одоо ингээ сайхан амьдарч байгаа одоо таны харж байгаа тэр хүн чинь амжилт гэдэг бол ер нь бол чиний хаан төрсөн ямар боломж нөхцөлд байгаагаас чинь шууд хамааралтай. Тэгтэл хүмүүс өөрийнхөө боломж нөхцөлийг одоо хамаарахгүйгээр жишээлбэл би Монголд байж Америктаага өөрийнхөө үеийн охинтой харьцуулаад тэгэхэд Америкт одоо тэр хүүхд өрөөндөө компьютертэй, лаптоптай тэгээд өөрийгөө англи хэлж өөрийгөө одоо хөгжүүлэх боломж тэр хүнд илүү их байхад би Монголд гэрт амьдардаг байж интернет ч байхгүй байж би тэр хүн шиг компьютергүй байлаа гэх тэрэндээ харьцуулаад амар сэтгэлээр унж байгаа. Өмнө нь ийм боломж сошиал байхгүйсэн болохоор бид нэр хавгүй тэрийг мэддэггүй байсан болохоор илүү сайхан амьдардаг байсан юм байна. Тэгээд ер нь бол энэ захиаг сонгосон шалтгаан ийм байд юм байна. Бид нар угаасаа бүгдээрээ ийм нэг сэтгэл эрүүл мэндийн талаар ингээ хохирж байгаа юм байна. Тэгэхээр энийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөөд ямар ч байсан ганцхан танд биш олон хүнд байдаг гэдгийг мэдэх нь хамгийн нэгдүгээр чухал асуудал юм байна. Би гэхдээ яг ингээ тайлбарлаж нэг жоох ойлгохгүй байхгүй. Яа чи болохоор ингээд тий, угаасаа би ингээд Facebook одоо тий Instagram гэх ийм яг ингээд сошиал юм хэрэглүүрүүдийг нэг амар чухал үздэггүй. Гэхдээ яг уу юу гэдэг мэдээж хэрэг тий communication мэдээлэл авах үүднээс мэдээж хэрэг чухал. Тэнгүүтээ надад одоо ингээд онцгой сэтгэл төрүүлээд ч юм уу тий. Эсвэл би тэр үнийг хараад өөртөө юу гэдэг итгэх итгэл маань буураад эсвэл надад ямар нэгэн тийм онцгой мэдээлэл хэрэг төрүүлэл байгаа бол зүгээр блоклоод unfriend мөрөнд хийчихдэг байхгүй юу? Тэгээ unfriend хийлгсэн хүмүүс уучлаарай. Зүгээр тэр хийхгүй л дээ. Миний чинь шалгая да. Тий, миний орон зай. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар болохоор мэдээж хэрэг айгүй мондог гоё явж байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг харж бас юм кайф авна тий ийм болох юмсан. Тэр хүмүүстэй өөрийгөө жишээж харьцуулахад бас харьцуулт юм байна. Гэхдээ нэг юм тийм сэтгэлээр унах төвшөнд бол биш. Би одоо адилхан настай байж тий. Яагаад энэ хүн ингээд ийм олон зүйлийг хийж бүтээгээд байна гэл мэдээж хэрэг харьцуулна. Тийм учраас яагаад өөрийн одоо тэр сошиал юм орон зайгаа өөрөө ингээ гоё цэвэрлээд ч юм уу тийм байлгаж болдгоо юм бол
болдог үстэй. Тий. Одоо тэгвэл юу яач? Тэгээ саяны миний ярьсан гол нөгөө нэг учир нь яагаад ингэ харьцуулт угаасаа байгаа гэдэг учир нөгөө захиа илгээс нь энэ хүн маань тухайн хүн маань одоо найзуудтай хэлэхээр ямар сони юмнаас ингэж хитрхи сэтгэлээр унд ингэ буруутгсан байгаа штэ тий. Тэгэхээр угаасаа энэ ингэж ганцхан танд биш ээ. Энэ бол тийм инээдэмтэй асуудал биш ээ. Энэ зүгээр бидний дунд угаасаа ингэ ил гаргаж ярихгүй байгаа ч гэсэн бид нэр хүмүүст татаархдаг болцсон үнэ гэдгийг зүгээр ойлгох үүдээс ингэж өмөрч хэлж байгаа байхгүй юу. Угаасаа ингээ ганц та юм атаарах уу биш ээ. Зүгээр олон хүн байдаг шүү гэдгийг бас хэлмээрээ. Тэгэхээр тэр ингээд хинт ч ингээд сэтгэлийн шархаа ингээд одоо шархаа гэх юм уу арай буруу хэрэгжилтэй ингээ атаархаж байгаа ингээ бусдад хэлэхгүй нуугаад байх нь бол тийм амар юм сүртэй зүйл биш ээ. Бусдад ингээд энийгээ хэлэх нь зүгээр шүү дээ. Тэ яа тэрэнд атаархчлаа гэж хэлэх нь бол магадгүй яг ингээ хэлснийхаа дараа тэр ингээ атаархал биш ч байсан юм шиг өөртөө санагдаж болно шүү дээ. Тэгэхээр ил гарах нь зөв шүү гэдэг утгаар. Тэгээ би бас тэгж боддоо шүү дээ. Нөгөө атаархал гингүүд яг тэрний чинь цаана юу агаад байна вэ гэж зүгээр өөрийнхөө хувьд ингээ бодоод үзэхээр нэг тэр хүнд муу сансандаа биш зүгээр би ч гэсэн ингээ сайхан байх юмсан гэсэн бодлол байгаа байхгүй юу. Энэ бол өөртөө нь холбоотой. Тэр хүнд атаархаад тэр хүн сайн нүггүй надад бол энэ огт хамаагүй байхгүй. Зүгээр л тэр хүн шиг би сайн явахын тулд өөрийгөө сайн байлгахын тулд л одоо нэгсэндээ яг шууд хэлвэл атаархалч юм шиг тий. Тэгээд түрүү манай намжаагийн маань хэлж байгаа болохоор бас жоохон төвхөө юм байна. Жишээ нь би шууд нэр цохоод хэлэхэд бол одоо хөтлөгч од заяа дуучин ануу илүү тэдний юмыг нэг үзэдгүй яг гарч ирж л идэг л та хүмүүс шеэрлээд яагаад тэгэхээр би бол хүндэлдэг эмэгтэй хүнийх нь хувьд одоо амар олон хүүхэдтэй ээжж мундаг явж байгаа одзяач гэсэн үнэхээр мундаг явж байгаа гэхдээ би ч гэсэн жоохон үзэх дурггүй яагаад тэгэхээр нэг амар олон хүн хуйлардаг тийшээ амар олон хүмүүс өөрсдөө чиж байгаа юм шиг санагддаг нас нэг юм 4-5 насны зөрүүтэй эсвэл ойролцооч гэж магадгүй тий. Тэгээ зүгээр боддог байхгүй юу. Тэр хүмүүс нөгөө яг манай хөтлөгч хиппи маань түр аюу гоё оноод хэлсэн төрсөн нөхцөл байдал амьдралын бүх юм нь өөр байхад насны ижилхээр амар ялгаатай амьдраад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг жоохон тиймэрхүү мэдрэмж авах гад байдаг. Тийм болохоор би ерөөсөө үзэдэггүй. За энэ хүмүүс бол угаасаа нөөц боломж байсан. Тэрэн дээрээ тулгуурлаж амар гоё явж байгаа. Гэхдээ нэг нөөц боломж байгаагүй юм шиг ярьдаг байхгүй. Зарим нэг хүмүүс бол би өөртөө өөрийнхөө хөдөлмөрөөр ингэдэг. Тийм юмд ягс миний хувьд бол яг уу жоохон дургу. Манай сэтгэл зүйч маань юу гэж үнэхээр мэдэхгүй ч гэсэн. Тэгэхээр би тэгээ яг бодож байгаад яг энэ ч гэсэн надад жоох асуудал байсан байхгүй. Өөрийгөө айгүйх голдог гэж би хэлсэн шүү дээ түрүү. Чадж байгаа маач бараг чадахгүй юм шиг өөр хүлээж авдаг. Тэгээ сүүлийн үед ингээд жоохон сэтгэл санаагаа ингээд сүүлийн 2-3 жил жоохон засаад байгаагаа анзаарсан чинь яасан гэсэн чинь нөгөө жижиг юмнаас би амар гоё аж аргалыг мэдрээд байдаг болсон. Амжилтыг гэх юм өөртөө итгэл юм байна. Мэдрээд жишээлх юм бол юу гэдэг нэг өөртөө ямар ч амжилт гарахгүй байгаа учраас л би ингээд өөргөө амар голоод байдаг байсан юм байлээ. Тэнгүүд жижигхэн нийтлэл бичээд оруулангуудаа би тэндээс амар гоё кайф мэдэрчдэг. Жижигхэн одоо юу гэдэг подкаст ямар нэг юм хийгээ тавингуудаа амар гоё аж аргалыг мэдэрчдэг болохоор бусдадтай өөргөө харьцуулах ч юм уу тэр мэдрэмж байна ингээд багасаад эхэлт юм байлээ. Тэгэхээр миний бодлоор бол нөгөө хэрвээ тийм мэдрэмж аваад байгаа бол өөрийгөө урамшуулах мэдрэмжээ алдсан байж магадгүй гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээ миний хувьд бол тэгж дүгнэх байна. Тэгэхээр жижиг юмны ард гарчаад тэр гоё мэдрэмжүүдийг аваад ингээд дахиад дээшээ яваад байгаарай л гэж миний бодлоор хэлмээр байна. Тийм. Өөрийгөө гоё урамшуулаад. За жураа мань угаасаа шийдлийг эхлээд яг хэлсэн тийм манай за тэгвэл намжаа их ярьж байгаа төрөлчлөө. Угаасаа зөвхөн яг асуух гэжсэн. Яг угаасаа асуух гэжсэн тийм. Тэгээд ер нь яг гээд энийг яг өөрийнхоороо яаж шийдсэн бэ энэ асуудал. Одоо жишээлбэл ном уншаад байгаа тэр 5 цагт уншаад байгаа хүнийг яаж шийдсэн бэ? Сүүлийн үед ямар арга хэмжээ авч ийн бодогдсон уу? Ер нь нэг хүн амтан анфренд брэнд хийдэггүй шүү дээ. Яах нү өөр юм. Өрөвдөд ямар гимсэн мэж аваасаа. Гэхдээ яг нь ойлголоо ямар арга хэмжээ авсан бэ гэвэл тэрний эргээд сэтгэл готролд оруулах гэдсэн бохгүй юу? Эргээд нөгөө нэг харьцуулалт үүсгээд гатааргал дөрүүлээд харьцуулалт явгаад өөрийгөө үнэлэх хөндлөмжөнд доогуур ороод ирэхээр сэтгэл готролт ерөнхийдөө оруулах гэдсэн. Тэгээд мэдээж нэг яаж арга хэмжээ авах вэ? Одоо л биш юм байна. Одоо л арга хэмжээ авахгүй болохгүй мэн гэдэг зүйлийг бодож эхэлсэн. За тэгэхэд мэдээж яг хоо ингээл шууд ингээл нөгөө нэг нөхцөл байдал түрүү хиппи гэлтгэр нөгөө нөхцөл байдал те төрсэн газар одоо амьдарч байгаа орчин өөр гэд шууд би түрүүн шиг мэдээж ингээд 5 цаг тусаад шууд энэ ном уншаал шууд ингээд жугаасан нөхцөл байдал үнэхээр чадахгүйсэн. Тэгэхээр хийх гэж чадахгүйсэн учраас би өөр юм хийсэн. Тэр нь юу вэ гэвэл магадгүй зүгээр би нэг цаг
найзтайгаа ярих ч юм уцаар тий зүгээр ингээл хобоцнод найзтайгаа л зүгээр ярих. Тэгээ өөрөө өөртөө ярилцаж гисэн. Яагаад би ингээд бустай харьцуулаад байна? Яагаад ингээд миний өөрийн үнэлэмжийг яаж дээшлүүлэх вэ гэж бодоод ирэнгүүт найзтайгаа нэг цаг ярьж үзлээ. Найзандаа очилж үзлээ. Магадгүй би юунаас хааж аргал хин нэгэн тусалж чараас нь гоё хааж аргалт болно шүү дээ. Тэгээ манай найз сайхан төрсөн. Тэгээ миний хамгийн багын найз сая төрөхөд нь би найздаа ингээд ерөнхийдөө чин сэтгэлээс ингээд өмнөх ингээд одоо дөрөвд төрөлтөн л доо. Гэтэ өмнөх хүүхдүүдээр нь би ерөөсөө ингээд айлтайгаа анхаарал тавьж чадаагүй учраас энэ удаагийн сүүлийн муухай сүүлэх гинэ. Одоо нөгөө дөрөвд төрөлтөн дээр би маш их ингээд анхаарал тавьсан. Тэгээ нэг төрөхт нь ингээд төрхийн гадаа очлоо. Би өөр найзуудынхаа төрхлөө гэхэд гадаа нь очиж үзээ. Тэгэхээр найзынх нь гадаад очиод төрхийн хүлээгээд өглөө нь хоолын зөгөөд би 2 өглөө яриад хоолын өөрөө зөөсөн. Тэгээд хоолын зөгөө тэгээ өөртөө байгаа бүх юмаа илүүчилсэн. Би ч гэсэн саяхан дурсан учраас ингээд энэ илүү чанартай, энэ илүү ингээд сайн ингэсэн байл надад үлдсэн байсан ч гэсэн хамаагүй би тэрийг илүүчлээд найздаа юу гэж болох вэ? Бүгднийг би өөрөөсөө илүүчлээд тэндээс би эргээд амар гоё аж аргалыг мэдэрсэн байхгүй юу? Тэгээд тэр аж аргалыг мэдрээд аюугаад тэндээс нэг амар гоё хэсэг хаппи болцсон. Тэгээд тэрэнгүүд миний нөгөө нэг юугаад ирсэн. За энэ одоо ингэж л эдийн гэсэн шиг нөгөө нэг хараад эхэлсэн бохгүй юу? Нөгөө нэг 5 цаг тасаад байгаа үнэ. Тэнгүүд эндээс ингээд бас ингээд манай жуураг хэлгээд нэг жижиг юмс ингээд ажралын мэдрэгтэй юм байна. Хаппи мэдрэгтэй юм ингээд. Тэгээд нэг маргамж авсан юм байна. Хоёрт нь бас би ахиж тэр хүнтэй өөрийгөө харьцуулахгүй шүү. Ягаад гэвэл энэ хүн одоо магадгүй нэг хүүхэдтэй байгаа дээр энэ их олон ажлыг амжуулж иж магадгүй. Гэтэл би 3 хүүхэдтэй учраас одоохондоо цаг нь биш юм байна гэдгийг би үлэмшүүрсэн. Магадгүй энэ хүн 3 хүүхэдтэй болоод наг над чиг ингээд 5 цагт босч чадхаа яагаад ингээд ирэх үе тэр хүүхдэд ингээд хүүхэдтэй дарагдаа гэр бүлийн нөхцөл байдал өөрчлөгдөж ирвэл чадахгүй жах юм билүү те. Яг ингээд би цаг нь одоо биш юм байна гэдгийг би үлэмшүүлчихсэн. Одоо ингээд том болоод ирэн хүүхдүүд том болчихно. Надтай анхаарал шаардлагагүй болоод ирэхээр хүссэн өсөөгөө би юу ихэ мэдэхгүй өглөө 5 цагт босоод ном уншаад явах юм билүү те. Магадгүй тэнд гоё ингээд гоё галбартай. Одоо нэг хүн өөрийнхөө бодж иж төсөөлж идэх хүн байдаг шүү дээ. Тэр төсөөлж исэн хүний минь тэний өөр хин нэг нь бүтээчих юм бол энэ хүн ингээд миний бодож исэн үнийг бүтээчээд ах чинь би яагаад чадахгүй нэг бас нөгөөдгөөр сэтгэл готролд орох гээд байдаг. Харьцуулаад байдаг. Тэнгүүд за яг одоо энэ хүн яг ингээд нөхцөл байдалд бол болгочих энэ хүн ажилтай байна, урлагтай байна, өөрийгөө гоё авч явж гин. Одоогонд яг надад орлого ажил хаалга гэртээ яг ээж ажил хийж байгаа юм. Гэтэ би урлагтай болно, ажилтай болно. Тэр үед би нэг шиг болох юм байна. Цаг хугацаагаа би аюу ажилс хүлэмжшүүлж гэлсэн. Тийм ээ. Тийм хоёр тий. Яг үнэ сая одоо захааны эзэн маань ингээд 2 зүйл байгаад байгаа шүү дээ. Нэг нь ингээд заавал одоо сошиал медиагаас олж ингээд сэтгэлээр оноод байгаа. Хоёрт нь болохоор заавал ингээд одоо бусад бүх хүмүүс шиг адилхан байхыг одоо нийгэм ч юм уу сошиал медиа ч юм уу шаардаад байгаа ш. Англи хэл сурах хэрэгтэй. Эсвэл ингээд өглөө босоо ном уншвал ингээд мундаг хүн болчдөг ч юм уу тий. Бүх юмд ингээд хүн болгон амжилтанд хүрүүл ямар ч байсан сайн хүн. Сайн хүн гэнэ одоо мундаг хүн ч юм уу тий ингээд нийгмийн ямар нэг юм нэг дарамт эсвэл эргэн тойрноосоо тэрийг ингээд одоо энэ сая бас захиандаа дурдсан байсан шүү дээ. Ер нь бол ажилдаа би дуртай. Гэхдээ ингээд сүүлийн үед нэр миний ажил буруу ч юм уу гэсэн мэдрэмж төрөөд байгаа гэдэг чинь эргэн тойрны дарамт шахал те. Яг Сокогийн хэлдэг шиг заавал ингээд өглөө босоод юу хийхээ мэдэхгүй болсон гэсэн шүү дээ. Заавал ингээд тэр хүн шиг өглөө босоод ном унших хэрэгтэй юм уу байхгүй бид тэр өөр өөртөө амьдрах хэрэгтэй те. Тэгэхээр энэ бид нар юу яагаад ингэж хичээх хэрэгтэй юм бэ? Хүчгүй аав гэдэг нь ч гэсэн магадгүй би нөхрийг бас бодсон л да. Айгүй их ажилдаг гэд тэр хүн ч гэсэн бас дотроо ингээд ихнэр нь сэтгэлээр унаад ахаа болохоор бас ихнэрээ ингээд сэтгэлээр гайгүй болгочих юмсан ингээд бас ингээд шаналж байгаа тэр хэлсэн байсан шүү дээ зөвлөгөөнд өгсөн байлаа. Ямар ч гэсэн ингээд жоохон дисчгээ ч юм уу те халамжлаа. Тэгэхээр яагаад ээжүүд ингээд залхуу байж ингээд хүчгүй байж болохгүй юм бэ? Ингээд хүн болгоныг яагаад залхуу биш ажилсаг тэгээ дээрээс нь хүчтэй байхыг шаардаад байгаа юм бэ гэдэг дээр бас санаа зовоод гэх юм уу нэг тийм ойлголт ер нь бидний дунд байгаад байна тий. Энэ тал дээр ер нь та хоёр юу гэж бодсон? Тэгээд юу юм шиг байлаа шүү дээ. Одоо жишээ нь ингээд заавал аав ээжүүд ингээд бүгдийг амжуулдаг байх хэрэгтэй юм уу? Одоо Соко жишээлбэл ингээ 3 хүүхдээ л хараад яг тэр нь ингээ Сокод аз жаргал мэдрүүлдэг байж байгаа. Тэгэхэд миний зүгээс би Соко 3 хүүхэдтэй юм байж чи одоо 3 хүүхэдтэй ч гэсэн англи хэл өглөөрт бос гэд ингээ шахаад ээж өрн болохгүй үстэй. Тэгэхээр сошиал медиа гэдэг чи өөрөө ингээ тийм шахалт ингээ хүнд өгөөд байгаа юм шиг байгаа байхгүй юу? Нэг юм руу түлхэж оруулах гад бүгд ингээ нэгэн хэвэн цутгах гад гэх юм уу?
Магадгүй ажлаа солихыг ингээд хүсдэггүй тэр ажилдаа дуртай бол англи хэл сурах ер нь заавал одоо нэг тийм юу биш байгаа зү. Одоо шаардлага гэх юм одоо байхгүй гэх юм уу? Хүн бол математик бол англи хэл тий. Тий. Тэгээд хоёрын одоо сая шууд асуултаар эхэлсэн л дээ. Яг та хоёр анхын захыг сонсоод ер нь ямар сэтгэл төрсөн бэ? Ер нь юу л юм шиг санагцсан. Мэдээж ингээд натаас жоохон төхөө сэдв байсан. Угаасаа эмэгтэй хүн болгонд нэг тийм ер нь ингэдэг гинэ. Би бас нэг подкастаа сонссон байхгүй юу. Хүнд ингээд за нөө нэг би ингээ амар ингэж боддог болсон нэ. Сэтгэл зүйч хажууд суугаад байгаа болохоор айгу мэддэг юм яхаар инээ түрээ боддог байх гээд. Хөө амьдралтаа угаасаа нэг 7-8 удаа тийм гутралд амар ордог гинэ. Магадгүй тэр хүний одоо 1 2 3 дахь ч хийж магадгүй. Тэнгүүт надаас яг энэ үе байсан байхгүй юу? Тэнгүүт түрүү нэг хальт урьдсанчлан сүүлийн 2 3 жил аль болох чадхаараа өөрийгөө өөрчлөхөө л явж байгаа үе маань байхгүй юу? Тэгэхээр магадгүй тэр үеийн таарсан байж магадгүй тэр хүний ингээд сэтгэл санаагаар унах үе. Тэнгүүт тэрийгээ заавал ингээд ямар нэгэн байдлаар даван тулах хэрэгтэй байдаг гэж тэгж байгаа байхгүй. Гэр бүлийн одоо нөхөр мөхөртөгөө цуг. Тэгээд миний өнцгөөс бол би яаж даван тулж ийнэ гэхээр дөнгөж төрснийхаа дараа нөгөө сургуульд аваад бүтэл манайх бүтэлт гисэн штэ би нэг ганцаараа гисэн ш. Тэгтээ яг жишээгээ ярихад хажуугаар нөгөө нэг ажил хийдэг байсан. Тэгээд нөгөө нэг яг бодсон шигээ хичээл номоо хийж чадахгүй те нөгөө ажил гэр бүл инээ тэрэгээл амар асуудалтай ангууд хүн амар стресс авд юм билээ л те. Тэнгүү тэндээсээ гарах тэгээд тийм үедээ болохоор тэндээсээ гарах арга замаа өөртөө л ажиллах хэрэгтэй юм шиг санагдсан. Жишээ нь би заавал одоо түрүүний хэлдэг одоо нэг хүчтэй аав те эсвэл завгүй залхуу биш ээж те амар бүгдийг амжуулдаг ээж байх алгагүй юм шиг санагдсан. Зүгээр миний хувьд бол би байгаадаа сэтгэл хангалуун байх гэж хичээж байгаа байхгүй юу? Гэхдээ одоо юу гэдэг би хүүхдээ тим юмд явуулж гин нөхөртөөгөө тим харилцаатай байна. Одоо хувийн бол ажлаа амжуулж чинь те нэг хувийн нэг хобби юм амжуулж чинь. За энэ маань л одоохондоо миний төвшөнд болж гин гэд би нэг өөрийн нэг юм хардаг юмтай болцсон байгаа байхгүй юу? Тэнгүүд энэндээ би сэтгэл хангалуун байгаа учраас заавал өөр нэгэнтэй ингээ харьцуулаад авах шалтгаан одоохондоо бол байхгүй байгаа. Гэхдээ нөгөө мэдээж ингээд нэг төвшөндөө байгаад бол хүн дээшлэхгүй гэдэг штеп. Тийм болохоор аль болох жижиг сажиг юмнууд оруулж ирэх нь ирж байгаа. Гэхдээ нэг хүн өөрийнхөө нэг хүрээллийг бий болгох хэрэгтэй юм шиг санагдаж байна. Миний бодлоор зүгээр би нөгөө зөвлөдөг хүн биш юм чинь. Тийм болохоор одоо юу гэдэг би хүүхдээ нэг тим сургалтанд явуулчихж байгаа маань миний хувьд болж байна. Би заавал хүмүүс шиг 10 сургалтанд явуулах албагүй 2 3 ч гэдэг юм те зүгээр жишээ дуртахад. За нөхөртөөгөө нэг потенциал хамтдаа гадуур гарч чинь. За энэ маань ингээд сар болгон аялалд явах заавал шаардлага байхгүй ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү нэг өөрийнхөө хийж чадах хэмжээндээ нэг юм хүрээлэл үүсгээд тэрэндээ сэтгэл хангалуун байхад болох байхаа. Түүнээс биш ингээл тэггүй амар дарамттай те. Түрүүс би нөгөө нэг сэтгэл зүй цаок одоо ингэж хэлэх гээд байгаа байхгүй нөгөө би бас нөгөө өглөөр тусгаад амар бас нөгөө хэцүү байдаг болсон. Өмнө нь ингээл амар их тусдаг байсан бол одоо ганцхан хүүхэдтэй ээжил зүгээр үсээ зулгаж байгаа байхгүй юу. Хүүхдээ бэлдээл цэцэрлэлт нь хөргөж игэл ажил руугаа явна гэх юм бол айгүй их тус болчоод байдаг. Өглөө нэг гүүчмээр байдаг те. Тэнгүүд ингээл амар хэцүү. Нэг бол эрт боссон өдөр маргааш амар өдөржингөө хэцүү байдаг ч юм уу. Тэгэхээр нэг юм хүний нэг тийм үе гэж байд юм шиг үлээ шүү. Тэгээ би жоохон хүлээн зөвшөөрсөн л та өөрийгөө. За би жоохон унтах амрах хэрэгтэй юм байна. Магадгүй нөгөө нэг биеийн жоохон ачааллаад ядардаг байж магадгүй ч юм уу. Тэгэхээр нөгөө бодж лээ. Харьцуулахад боли өөрөө байгаагаа амар гой хүлээг авчи. Бас нэг хэлхийг хүссэн юм болохоор би нөгөө сүүлийн үед өөртөөгөө их юу яадаг болсон байгаа. Өөрийгөө бүтээх гэж оролдог болсон. Жишээ нь би юу гэдэг хин нэг жүжигчин шиг болох гэж биш. Би ингэж бодоод байгаа байхгүй. Удахгүй 30-аас хүрэн штэ. Тэнгүүд 30-аас хоошоо ингээд өөрийнхөө жин дээр санаа зовхгүй амьдэрдэг жураг бий болгомоор байгаа байхгүй юу. Жишээ нь дахиад жингээ нэмчээл ёо яхаал 58 болох юмсан гэж боддог биш. Жин дээр санаа зовдггүй жураа болоод тэрний оронд санхүүгээ бүтээдэг тийм жураг бүтээхийг хүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр юм жижиг асуудлуудаа шийдээд арай өөр юм руу ингээд төвлөрдөг ч юм уу. Тэгээ тэрэндээ хамгийн гол нь сэтгэл хангалуун жоохон сэдвээсээ хөндөрсөн үгүй юм гэдэггүй ямар ч гэсэн тэгж бодож байна. За тэгвэл ер нь бол одоо ингээд сошиал медиад та гурвын профайлыг ч гэсэн би мэднэ л дээ. Бид нар бүгдээрээ сошиал медиа дээр айгүй гоё харагддаг, сайн талаа харуулдаг, гоё эзэн хоолой юм харуулдаг. Тэгвэл яг ингээд зоригтойгоор одоо өөрсдийнхээ сошиал медиад гаргадаггүй сул талаа хэлж чадах уу та гурав? Бага шүү дээ. Тийм зориг байна. Зориг байвал хэлээрэй. Яагаад харин бид нар жишээлбэл би одоо ингээд миний яахаа зарим хүмүүс тэгж боддог гэж магадгүй жоох өөрийгөө магтчих. Би ингээд бүгдийг амжуулдаг юм шиг харагддаг. Тэгтээ надад сул тал байгааг магадгүй энэ хүн ингээд надтай өөрийгөө харьцуулдаг байсан бол миний сул талыг нь хүн харахгүй байгаа шүү дээ.
Аха. Би одоо жишээлбэл амар хариунтайгаа одоо байгаа л хариунгаас олж чадахгүй зургийг оруулаагүй л болгоос. Та хэдэд ямар нууц байна юу? Яагаад энийг асууж ийнэ гэхээр хүмүүс ингээд бусдыг ээжүүдийг ингээд гоё ихнэр хоол хийдэг, гоё ихнэр биеийн гоё одоо нөгөөний фэйсбүүкээр ч гэсэн яваад идэв штэ бүх юмдаа төгс бай гээл аятайхан хоол идэг гоё биетэй байрсан арчил өнөхөртөө юундаа сайн баймаа гэл ингээд бахнууд дуртаад байвал амар олон шийд. Тэгэхэд бүгдийг үнэхээр амжуулж чаддаггүй байхгүй яг үнэндээ. Энийг ерөөсөө ингээ хүмүүс мэддэг хэмжээр нэ ойлгохгүй байхгүй. Хүн болгонд ингээ дутагдал байдаг гэдгийг заримдаа бид мартчихдаг. Тэгэхээр та гуравт ямар дутагдал байна? Зэрэгтэйгээр хэлээ л дээ надаа. Жишээ нь миний хувьд гэх юм бол би одоо миний профайл зүгийг бүгдээрээ санаж байгаа баг. Сая энэ хавар айгуугаа жингээ хасаад гоё болсон зураг тавьсан байгаа юм. Тэгснээ сая нэг хэсэг идэж уугаа жингээ нэмсэн одоо харж байгаа бах тий. Тэнгүүд энэ зураг би тавихгүй байгаа байхгүй. За буцаад турчих юм чин гэдэг ч юм уу тий. Тэгэхээр аль болох ингээл таргалсан жин нэмсэн үедээ зураг оруулахгүй ингээл гоё өнцгөө авч байгаа л айтайхан оруулцдаг ч юм уу. Тэр нь сайхан харагдаж хичээдэг. Тэгээд эсвэл ингээд нэг гоё юм хийж мийсэн ч юм уу те нэг амжилттай байгаа юм аа л ерөнхийдөө бол оруулдаг. Яг үндэ бол нэг учиргүй уйлж гунжээснаа бас оруулах дурггүй. Тэг амар сэтгэл санаагаар унахтаа ч гэсэн ёо тэр мүү одоо тэр ингээд энэ ингээд гэж оруулахаас дурггүй. Ингээл найз нөхдөд би зүгээс гомдох юм зөндөл хардаг ингээл холбогдохгүй байхад ч юм уу. Гэтэл өөрөө ч гэсэн би холбогдохгүй байгаа штэ. Ийм юм харуулахыг хүсдэггүй. Минийх болохоор зүгээр л байгаа сайхан юм ал харуулъя, муухай нь тэгэл надтай тухайн үед шийдэгдээд үлдэг гадчдаг байхгүй. Тэгэхээр бас нэг юм дүр үсгэсэн байгааз нэг юм. Тэгмэд хүмүүс бас тэгнэ. Танихгүй хүмүүс ингээл найзын найз ч юм уу ингээд миний сториг хардаг ч юм уу. Тэгмэд хөө танаа тэр найз ч амар юу юм те гэл ингээ амар магтаж ярьдаг гэж байгаа байхгүй юу. Тэгмэд би нөгөө нэг төрөө хилдэг нөө өөргөө их болдог гэсэн штэ. Йоо би уулын тийм биш штэ. Яа хүмүүс ингэж бодоод байгаа юм бол ч юм уу те. Тэгэхээр магадгүй би нөөрхөө сул талыг харуулдаг болохоор хүмүүсээс тэгж боддог гэж магадгүй нөө сайхныг хараад энэ юм бэ турчиж орчиж байгаа тэгж үгээ те. Тэгэхээр ер нь л их хүмүүс орог тийм биш үү гэдэг байхгүй юу. Би ч гэсэн ер нь л тийм байгаа. Би бол Facebook мөг төрлөөдтэй юм хоолны зураг гоё олонд орсон ч оруулдаг, гоё оол хийсэн ч оруулдаг, илдэг надад нэг хатааргаад байдаг хүн байдаг хөө. Харин намайг амар хааштай гэж боддог юм л ч хүмүүс. Амар хааштай гэж боддог тэгж бодож байгаагүй юм. Тэгж уугүй амар кино онгор юм байгаа саадгана өөр юм. Тэгсэн намайг амар хааштай тийм нэг харах янз нэг тийм нэг айшоломлог тэгж бодож шиглээ гэхгүй. Тэгвэл чи нөгөө гэмний сайн хүссэн дэлбэр уухгүй юу? Энэ дээр нөгөө талаараа бас би бас энэ түрүүний хиний хиппи гэлгээр нөгөө хүчгүй аав гэдэг дээр аавыг бас дурдмаар байна. Ингэж ээжүүд л хүн сэтгэл готролд ордоггүй. Ирчүүд ч гэсэн сэтгэл готролд ордог. Яг үнэ. Аавууд ч гэсэн сэтгэл готролд ордог. Ялангуяа эр хүн, эмэгтэй хүн гэхээс илүү аав хүн, ээж хүн төрсний дараах сэтгэл готрол гэдэг бол аав ч гэсэн төрсний дараах готролд ордог байгаа байхгүй юу? Магадгүй энд ингээд аавуудын нэг юуг авч үзэхээс илүү ингээд ээж нарыг ингээд аавууд яаж одоо мэдээж нэг хүчтэй байж гэр бүлээ авч явах хэвээр энэ гэр бүлийн сайн сайхны төлөө бие хөдөлмөрлөх хэвээр гэдэг маш том зорилго статусыг өөртөө үрчээр эргээд түндэ хүрч чадахгүй бол маш асар эргээд сэтгэл готролд ордог тий готрон үзлийг бий болгож эхэлдэг. Ингээд ихээр миний нөхөр сэтгэл готролд орж явах үедээ миний нөхөр тэгээд ингэод яг нөлгөөлөхөд нэг зүгээр нэг шалтгаан шүү. Магадгүй сэтгэл готролд орсон үеэ мэдхгүй эхнэртэйгээ ойлголцохгүй байх үедээ эрчүүд өөр эмэгтэйдээ нэг ингээд сэтгэнэх өөр эмэгтэйгээс нэг тэрийгэ тайлахын тулд өөр эмэгтэйдээ болгох одоо нэг араар тавилт үүсэх бас нэг шалтгаан бий болж болно. Зүгээр нэг шалтгаан шүү дээ. Тэрнээс л одоо нэг араар тавилт тэгэл их юм бол амар том асуудал явчихна энэ ч өөрөө. Зүгээр л үүнд түлхэц болох. Зүгээр л нэг жижигхэн чулуу шиг юм түлхэц болох нэг хэлбэр бол магадгүй тэр нөлөөлж болох юм аа. Тийм болохоор миний нөхөр бас сэтгэл готролд орж байх юм. Та сэтгэл готролд ороод байгаа бол би нөхөрчсөн орж иж магадгүй. Яагаад бол гэдгийг бас бодоод үзээрэй гэж хэлмээр байгаа. Энэ сэдвийн хүрээнд нөгөө тий. Тэнгүүд нөгөө нөхөрч гэсэн тэгээд тэгэхээр хүн өөрөөсөө илүү өрөөлөг бодоод тэгэхээр өрөөлд нэг тус үргчээр нэг бас сэтгэлийн тавшраад эхэлдэг шүү дээ тий. Тэгэхээр өрөөлөөсөө илүү нөхрөөгөө бас бодоод үзвэл тий. Ингэж бодож байна. Тийм гээд надад тийм даваа асуултал нэг байхгүй. Энэ захаа. За окей. Энэ захаа харин ингээд биднэрт дэлгээсэнд нь бас их баярлж байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс ингээд ийм жижигхэн асуудал гэж бодоод эсвэл ингээд найзуудтай хэлээд за энийг найзууд авах байгаа юм чинь бусад хүнд хэлэх хэрэггүй мэн гэж бодоод ингээд даралгүйгээр тэр асуудлаа бидэн чөлөөдөө ингээ илгээгээрээ. Магадгүй ингээ саяны
жишээн дээр ярихад л ингээд айгүй олон сэдвийг ингээд хамрах ингээд олон хүнд ингээд зөв ингээд Сокогийн сэтгэл зүйн одоо мэдээлэл сэтгэл зүйчээс одоо мэдээлэл авах боломж олгож байгаа байхгүй олон хүнд. Тэгэхээр энэ аауд ч гэсэн ингээд сэтгэлээр ундаг ээжүүд заавал ингээд тийм бүгд хүчтэй биш. Үгүй завгүй одоо өөрийгөө хөгжүүлдэг тийм биш. Ингээд сошиал медиа бол зүгээр л тэр одоо нийгэмд ямар харагдахыг хүссэн тэр зүйлээ танд харуулж байгаа. Тэгэхээр тэрний цаана магадгүй ингээд таны мэдхгүй өөр амьдрал эсвэл өөр боломж тэнд байгаа. Таны зам болвол ингээд тэр хүний зам хоёр болоо шал өөр юм аа. Тэгэхээр ингээд мэдээж энийг маш олон зүйлээ сонссон байж магадгүй ч гэсэн дахиад нэг бодоод үзээрэй. Өөрийгөө илүү хайрлаад өөрийнхөө замыг олоод гэх юм уу тий. Тэгээ би энэ захианы эзэнд хувийнхаа зүгээс зөвлөхөд бол заавал англиас сурах бол хүн болгоны хийх ёстой ажил бол одоо заавал нөгөө шүдэ угаах ёстой гэдэг шиг тийм зүйл бол биш ээ тий. Хүн ингээд тэрийг ямар нэгэн зорилго хэрвээ англиас сурж байгаа хүмүүсээ сургуульд орох юм уу ажил хийх юм уу тийм зорилготойгоор сурж байгаа. Хэрвээ таны ажил танд таалагддаг бол та ажилласаа таашаал аваад гэр бүлээрээ таашаал аваад юм байж болноо гэж зөвлөмөрэн. Тэгээ би бас өөрийнхөө юг саяхан хэлмээр санагдлаа. Ер нь та завгүй аймаар бол завгүй бай. Завгүй биш аймаар бол завгүй биш л бай. Зүгээр өөрийнхөө л бай тий. Заавал хүмүүс шиг 5 төлөвлөгөө гаргах албагүй тий. Нэг байсан ч болж чинь надад бол 3 бол яг болж чинь тий. Тэгэх мэтлээ. Зүгээр өөртөө сэтгэл ханаад байж байгаарэ гэж хэлье. Саяны штэ нөгөө завгүй бай хүчтэй бай гэдэг нь болохоор юу шүү. Өөрийнхөө сэтгэл ханамж шүү. Тэр хүмүүстэй зүгээр битгий. Тийм яг үнэ өөрийнхөө л. Оо та л өөртөө ингээ гоё үнэлэгдээ. Өөртөө сэтгэл хангалуун байх нь л чухал гэсэн. За ингээ бид гурав маш олон зөвлөгөө өгсөн ч гэсэн яг үндэ хаяа бас өөрсдөө энэ тойрогт ор сошиал медиагаас олж стресстэй байгаа. Тэгэхээр сэтгэл готрол гэдэг бол ингээ сүүлийн үед хүмүүс мэддэг болсон одоо зүйл байгаа. Өмнө нь ч гэсэн байсан. Тэгэхээр энийг ингээд би гутарчлаа эсвэл надад л ийм тохиолдод байна гэж бодлого мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад эсвэл энэ талын одоо амьдралын ер нь бас нэг юмнаас би харж байсан байна. Амьдралын зөв хөвшил одоо тасгал хөдөлгөөн хийх ч юм уу те амьдралын зөв хөвшил эсвэл байгальд гарах ч юм уу энэ сэтгэл гутралаас гарах бас нэг арга байдаг гэж сонсч байсан. Яг үнэ. Тэгэхээр энэ аргыг бас хэрэгжүүлээд үзээрэй. Манай өнөөдрийн дугаар бас сонирхолтой яриа өрнөсөн байх гэж бодчих би бол. Тий. За баярлалаа. Тэгээд сая бол зүгээр хойхон Соко гэдэг үний би ч сан гутардаг. Тэгээ хүмүүс нэг сэтгэл зүйч хэрэг амар гутардаггүй амар л онлайн мэддэг практикийн баг хэрэгжүүлж ялваа гэж боддог гэж ойлгоод байгаа юм шүү дээ. Тэг нөө эцэс тийм байдаггүй байгаа шүү. Тэгээд амьдрал тийм байдаггүй. Тэгээ би ч сан хүн мах туснаас бүрдсэн учраас хичнээн явуулсан. Би энэ сэтгэл судлалын шинжилгээ ухааны бүрэн дүрэн мэдээгүй ойлгоогүй бараг тэрнийх нь 10% л явж байгаа юм байхгүй юу. Тэгээд 10 ч гэж 1% нь. Тэгэхээр яг хөө чадан энэ захиа эзэн зүгээр энэ талаараас зүгээр яг ингээд зөвлөгөө өгөхөд хүмүүсийн нэг хитэн зөвлөгөө бэлдсэн юм л да. Тэгээд хамгийн эхлээд та ямарсан өөртөө нэг хэцүү зорилго бүү тавиараа гэж байгаа юм. Одоо нөгөө над чиг ингээд 5 цагт бас чадахгүй 5 цагт босно гээл тэ зорилго тавих шүү. Өөртөө ингээд хэцүү зорилго бүү тавиараа гэж байгаа. Хоёрт нь өглөө оройныхоо өдөр бүр өглөө юм уу өглөө оройныхоо 5 минут өөртөө зарцуулаарай гэж байгаа. Өглөө бүр одоо тий өнөөдөр юу хийх бэлээ гэж өөрөөсөө асуугаад орой болгон би өнөөдөр юу хийсэн бэлээ гэж өөртөө асуугаад хариулж болно. Хариулах хүн бүр лавшраад гоё тэмдэглэл хөтөлж болно. Тэ энийг хийж авч ивэл бас та нөгөөдөгөр бас өөртөө сэтгэл гутралаас өөрийгөө гаргаж чадна гэсэн. За тэгээд гуравт нь болохоор өөрхийн давуу талыг алж харах хэрэгтэй. Одоо энэ шинэ загтлын эзэн бол ажилгүй хүмүүсийн хажууд одоо би бол ажилтай байна, зорилгогүй хүмүүсийн дээр би зорилготой, хүсэл тэмүүлтэй байна гэх мэттэй одоо магадгүй би энэ хүн нэг одоо юу гэдэг өөрийнхөө давуу болно боломжуудыг ингээд гоё чигсааж бичээд болохгүй бол бүр чигсаад бич. Тэгэж бичээд өөртөө урам өгөөрэй гэж хэлээ. За тэгээд дөрөвт нь шин зорилго төвшүүлээрэй. Гэтэ амархан биелүүлж болох үз. Тэ одоо магадгүй би юу гэдэг ингээ өөрийнхөө өсөж байгаа жижигхэн одоо түрэн манай жуурагийн хэлдгээр би ингээд ард нь гарахын тулд жижигхэн юм зорилго тавьд өндө хүрдэг болсон гэдэг байна шүү дээ. Яг түн шиг шин зорилго өөртөө төвшүүлээд үзээрэй. Тавд нь өдөр бүр биш юмаа гэхэд 7 хоногт нэг удаа заавал уулан талхах юм уу зүгээр явган аялалч юм уу байгальд ингээд гарахыг хичээгээрэй. Байгальд гараад ирэх юм бол хүүхэд хүн өөрөө тарих сэргэж эхэлдэг. Хүн ингээд
5 метрхүү гэж яах гэж байдیں۔ Тэ 5 метрхүүгээр мэдэрч иж хүн ингээд сэрэл мэдрэмж энэ бүхэн сэтгэл санаа бас өөрчлөгддөг юм байна л да. Тийм болохоор өдөр бүр биш юм 7 хоног 100 хоногтой яг 2 цаг тэг ингээд өөртөө заруулаад уулна гаргах алхах магадгүй байраа тойроод алхаад ээж болно гэрээ гашаагаа тойроод алхчихж болно зүгд ингээд буудлаа ороод ингээд өөртөө байгальд гарах боломжийг олгоорой. Тэгэх юм бол та ингээд маш их тайвширлыг болно. Маш их гоё сэтгэл санаа чинь өөдрөг болно. Тэгээд энэ бол 5 зөвлөгөө магадгүй хэрэгжүүлэх зүйл танд ингээд сэтгэл гутралаас гарах те боломж харагданаа гэж бодож байна. Тэгээд сэтгэл гутрал бол ерөөсөө өвчин биш. Тийм учраас ингээд хүн болгонд ингээд байдаг тохиолдол зүйл учраас сэтгэл санаа тавгүй хэцүү байгаадаа байвал өөртөө ярилц өөртөө гоё шин зүйлийг төвшүүлээд үзээрэй. Тэгтээ хүнд биш биелүүлж болохгүй шүү дээ. Тийм байгаа шүү. Тэгээд өнөөдрийн дугаартаар хамтайсан баярлалаа. Тэгээд бас ингээд сэтгэлээ илчлээд өөрсдийнхээ ингээд хэцүү санагдсан ямар нэгэн байдлаар сошиал медиас бол сэтгэлээр унсан бол бас коммент хэсэгт үлдээж болно шүү. Хүн болгон тохиолддог болохоор танд ганцхан тохиолдсон зүйл биш байгаа шүү. За тэгээд өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаарыг ч гэсэн шимтэн сонсоорой. Баяртай.